Сайн байцгаана уу? За та бүхэндээ 2026 оны хайр дурлалын ерөнхий нэрийг ямар байгааг мэдж өгье. За та бүхэн дараах 3 сонголтоо хийгээд тэрхүү уншлахад орой. За эхний сонголт single буюу not in relationship гэсэн өдөр гарч ирсэн байна. Дараагийн өдөр. Хамт төлөв ямар ах вэ? Би нэрч яа bonding. Disputes. Энэ гурван сонголтоос та бүхэн маань сонгоорой. За, нэгдүгээр групп маань тавтаа морил. За, single хүмүүсийн маань хувьд өөрийгөө жоохон өсгөшөөгөө хороод үйлдэл хийхгүй, алхам хийхгүй. За, ингэж л нэг гоё цагаан морьтой ханхуу орчих байх та гэсэн нэг тийм юм нэрэг байгаад байна. Ингээ хүлээгээ суусан тий. Ямар нэг юм хүлээсэн гэртэл байгаад байдаг гэдэг ч юм уу тий. Амар гоё хайр дурлал мөрөөдөөд гэртэй байгаад байдаг. Юусе үйлдэл хийдэггүй, гарч ордоггүй тийм хүмүүс байгаад байна да. Тийм. Тэгээд гарч ороод найз нөхөдтэйг ч юм уу гарч ороод тэгээд сайхан ер нь бол үйлдэл хийх юм бол таны хайр дурлал цэцэглэх боломжтой гэж гарч ирлээ. Тэгээд найз нөхдөд иж гарч явж сэтгэлээ нээж онгойлгосноор safe single биш double болно гэж харагдчихээн. Тэгээд тэр хүнтэйгээ таньд нөхдөд явж байгаад уулзаад тэр хүн чинь өөрөөс чинь жоохон ахмад насны жоохон 1-2 ганц 2 насар ч юм уу ямар тааш тийм буур суурьтай, байр суурьтай ингээд юмд маш тайван бодолтой ханддаг тийм хүнтэй очирнаа гэж гарч ирж байна. За сайн байцгаана уу? 2 дугаар группийн маань 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань таймарл. За маш гоё их өдөр гарч ирсэн холбоо гэдэг өдөр байна. Тэгээ холбогдож байна. Энэ магадгүй хостой хүмүүс нэг сонгосон байж магадгүй. Үгүй хостой биш, хостой болохыг хүсэж байна гэсэн хүмүүс бас сонгосон баг гэж бодож байна. Тэгээ ямар ч тач 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн маань хайр дурлал 2026 онд ерөнхий төлөв ямар байх вэ гэж өгөөч. За. Five up Pentacles гарч ирлээ. Далаагийн саваа гарч ирсэн. Группийн маань өөрсний хайр дурлал
of Cups гарч ирсэн. Яа тэгэхээр 2 дугаар группийнх юм маань ерөнхийдөө бол эхэндээ маш тийм одоо ч юм уу тий одоо яг одоогийн байгаа нөхцөл чинь юм гонголсон юм бодсон хин нэг намайг ирж авраасаа одоо бодлын хүлээсэнд хүлэгдсэн тийм хүмүүс маань байна. Тэгээд тэндээсээ одоо ингээд өөрийгөө чөлөөлж дотроосоо гэрэлтэж янз бүрийн юм ботохгүй өөрийгөө чөлөөлж дотоод хүчээ мэдэрч дотоод энергиэс сэргээж эмгтээлэг энергиэс сэргээж одоо янз бүрийн тийм бодохгүйгээр хүлээсэнд орохгүйгээр байж чадах юм бол Knight of Cups буюу цаамартай ханхуу гарч ирнэ. Таад маань одоохондоо бол ийм яг юм хүнд энергитэй байгаа даа. Тэгээд энэ чин түлхүүр байсараад л те хаалга онгоолж чадахгүй. Хаалгыг онгоолохыг хүсэхгүй байгаа ч юм уу. Тийм энергитэй. Юм хүнд юм ботсон, ганцаарцсан, уйдгарсан, гонголсон ингээд бүхнээс ингээ өөрийгөө дарцсан байна гэж харагдаж байна. Тэгээд тийхгүйгээр 2026 онд одоо өөрийг чи яг юу хийж чадхаар байна те. Тэр боломжоо ингээд олж хараад нээгээд өөрийгөө гоё ингэж гэрэлтүүлээд эмгтээлэг энергиэс сэргээх юм бол тэр цагт хайр дурлал чинь цэцгэлнэ. Тийм ингээд гоё цагаан мөртэй ханхуу тэ цэцэг бариад ирнэ гэж гоё холбоо үүснэ. Тэхийн тулд яах ёстой байх нь ингэхгүйгээр ийм байхгүйгээр өөрийгөө ийм гоё дотроосоо гэрэлтгэж гэрэлтээд дотоод энерги өөрийгөө гоё хайрлаад халамжлаад тэ чи хамгийн гоё төгс төгөлдөр өөртөө л хайртай байх юм бол яах нь хайр дурлал чинь цэцгэлж дэлгэрч ургаж арбан чиглэнаа гэж гарч ирж байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Сайн бацхан уу 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хайр дурлалын харилцаа ямар ах вэ? Ерөнхий энергийг бүтгэх гэж байна. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн Sports гарч ирлээ. Яа энэ жоохон бас нэлээ шархалсан хайр дурлалаас жоохон шарх авсан. Яг одоо харилцаагаа өстой хүмүүс чивэл харилцаагаа нөгөө нэг тэнцвэртэй байхгүй. Тэгээд сонголт хийх шаардлага гарсан. Тэгээд нэлээ шархалсан хүмүүс сонгосон байж магадгүй. Үгүй сингл гэх юм бол одоо зүрх тарих хоёроо тэнцвэртэй байлгаа. Тэгээд сонголтууд орж ирнэ. Тэгээд өөрийгөө маш гоё чөлөөлж янз бүрийн юм нэг бодлын хүлээсэнд ч юм уу орхоос өөрийгөө сэргийлээрээ өөрийгөө хамгаалаарай бити ингэж одоо өөрийгөө хүчлээрээ тэ сайхан одоо өмнөх хэрвээ уучлууд байдаг бол тэдрийг гоё тавьж явуулаарай гэж зөвлөж байна. Ерөнхий нэрэг амар хүнд гарч ирлээ. Тэгэхээр та бүхэн маань зүрхээ эдгээ тархиад
цэнгэл гэдэг ч юм уу те. Тэгж чадсанаар хайрт орлол ли чинь одоо тэр энерги доктортой байна. Тэхвээгөөс одоо нөгөө нэг хитрхи их юм бодож өөрийгөө зовоох ч юм уу. Эсвэл хин нэгний нөлөөтэйгээр өөрийгөө одоо чи ингэж хин нэгний нөлөө чамд хэрвээ тэр хүн чинь ингэж дарамт авчруулж одоо чи тэр хүнээс болж шатав шаналж байгаа бол битгий тэгэрээ гэж өөрийгөө хайрлаараа гэж зөвлөж байна.